За манай хүүхдийн тусламжийн 108 утас Хаймар клубын бас гишүүд маань бас Улаанбаатар хотынхан бас 5 дүүргээр нөлөөллийнхээ ажлыг хийгээд одоо яг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бас хүрэлцэн ирсэн байна. Энд бас одоо яг нүгээр гэр бүлээрээ бас салхилаад явж байгаа хүмүүстээ бас маск тараах тийм үйл ажиллагаанд бас ороо явж байна. Teraz usta was super. Сайн нэг ч хүмүүс их хэлж байгаа. Маск тарааж байгаа. Онцгой байж байгаа. Би авч байгаа. Тэгмэ. Энэ маск үүсдэг. Компьютер дээр маск. Байж энэ авахгүй чи гоё. ихтэй там. За бас манай өнөөдрийн үйл ажиллагааг ус дэмжиж ажилласан Хаймар клубын хамт олон маань бас энүүгээр байна. За. За тэгэхээр өнөөдөр бас танай клубын хувьд бас энэхүү үйл ажиллагааг бас дэмжиж ажиллалаа. Энэ талаар бас өнөөдрийн сэтгэлдээ 108 утасны бас талаар тас өөрөө ойлгож байгаагаа ярьж өгнө гэж. За, хөөе 108 утас бол энэ нийгэм маш чухал мэдээ зүйлээ. Клубын хөлбөр números хэлнээс сайн үйл ажиллагаа нийгэм чигсэн үйл ажиллагаа. Хамт олонгаа өрөөж клубээр нэгдэж зөвхөн цуглах биш цугласан уулзалт ямар нэгэн сайн үйл ажиллагаа чигсэн үйл ажиллагаа. Хамт клуб нэгдэж байгаа. Ингээд 108 тийм 108 утсыг клубтэй болоод өөртөө хэрэгж санагдсан. За баярлалаа. Тэгэхээр бол энэ машины шатхууны тал дээр бол юу яасан байгаа ш. Өөрөө жолооч нар маань бас өөрсдөө яг шатхуунаа ингээ явж байхаар бол яруу нэг юм бол шатхууны асуудал дээр бас түрүүнд нэг хүн асууж ийсэн. За ингээ бас Хаймар клубын гишүүд маань бас гэр бүлээрээ ирж бас энэ өнөөдрийн үйл ажиллагааг бол хэмжээ ажиллаж байгаа. Тэгээ манай бас зөвлөгч нар маань бас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бас гэр бүлээрээ амраад бас салхилаад өнөөдрийн амралтын өдрийг өнгөрүүлж байгаа бас иргэдтэй бас яг амны хаалтыг бас юугаар одоо тарааж байна. За та тэгэхээр бас өнөөдрийн үйл явдлын талаар бас уриалга хэлвэл. Уриалга уу? Аа. Өнөөдрийн одоо энэ оролцож байгаа энэ одоо 108 гээд хүүхдийн эрхийг хамгаалах тийм ээ. Маск зүр авчаад байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах тийм үү. Одоо энийг олон одоо таниуч илүү өсөж тийм. Одоо ийм үс байдгийн шүү. Мэдүүлж байгаа энэ яараа сонирхолтой нийгмийн харилцааг явуулж байгаа юм гэж ойлгож байгаа. Мэдээж манай хойч ирээдүйн хүүхдүүд энэ зэрэг сайн сайхан төлөө чигээр мэдээж магадгүй өөрөө ч бол гэхдээ миний хувьд бол 108 гэдэг утас манай Монгол улс бодохгүй ирээд зээч битээ сайн. За баярлалаа. Хүүхдүүдийнхээ өмнөөс бас тань талархсан сэтгэлээ бас илэрхийлье. За. Тэгээ манай өнөөдрийн бас үйл ажиллагаанд оролцсон бас гар бие оролцож нөлөөллийн ажилд маань оролцож байгаа бас жолооч нар клубын бас гишүүд нар маань бас одоо ингээд зогсоож байна. За. Бид үзэж хоёр хүн үзэж байгаа. Тэр нэг нь би юм. Дараа нь чи нөгөө нэг 200 мянган дангачтай пэйж дээр тавигдах байхгүй. Тий. За ямар ч юм сүүлд бас 15 гэсэн одоо бол 20 машины бүрэлдэхүүнтэй бас энэ үйл ажиллагаас явагдсан. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн бас нөлөөллийн ажилд оролцсон машинуудаа бас та бүхэнд харууллаа.
За өнөөдөр бол бас нөгөө цас шуурхтай гээд цаг агаараас бас мэдээлэл хийсэн. Өнөөдрийн бас үйл ажиллагааг маань бас Тэнгэр ханга бас дэмжсэн юм шиг бас үнэхээр бас сайхан өдөр байна. За ахын дуу маска сайн зүүж байгаарай за. За ямар нэгэн чамд асуудал тохиолдох юм бол хаашаа залах вүлээ? Ямар утас руу залах вүлээ? 108 утас руу залгана те. За. Дай. Бас энэ хүү лайвыг үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бас үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань бас үнэхээр бас салхи тогтун нар шарсан бас аврын бас нэг сайхан өдөр байна. За энэ 108-ийн зөвлөгч 108-ийн төвийн бас ажилтнууд маань бас маска тараагаад дуусаад ирж байна. За бүх маска тараацсан уу манайхаа? За. Тэгэхээр бас энэ хүмүүстэй хандаж хэлэхэд бас ингээд гоё сайхан машинаар одоо юу гэдэг чинь замын хөдөлгөөнд оролцоод зүгээр нэг ингээд явж байгаа үйл явдал гэж бас та бүхэн харж болохгүй. Ягаад гэвэл эн чинь бас хүний анхаарал татцууж бас автомашинаар үнэхээр 108-ийн логог тавиад үнэхээр бас энэ 108 утасныг таниулах зорилготой ингээд нөлөөллийн ажил хийж байгаа шүү гэдэг талаас нь та бүхнийг бас хүлээж авахыг бас хүсэж байна. За тэгээ өнөөдрийн манай үйл ажиллагааг бас дэмжиж ажилласан Амир клубын бас үүсгэн байгуулагч маань тэгээд өнөөдрийн та үйл явдлын талаар бас ярихгүй юу? Хүүхдийн хичээлээ эсрэг 100 дугаар 108 дугаарыг бол одоо Монголын цэцэрлэгчид болоод одоо За баярлалаа. За тэгэхээр өнөө манай хүүхдийн тусламжийн утасны төвийн маань захирал Утган сүрэн бар дараа маань энд явж байна. Тэгэхээр дараагаас бас өнөөдрийн үйл ажиллагааны талаар тэ за ер нь тэгээд манай Амир клубч юм бол одоо хүүхдийн За тэгэхээр таны хувьд бас өнөөдрийн үйл ажиллагааны талаар хүүхдийн тусламж утас үүсч хөгжсөн байгуулагдсны бас 6 жилийн явуулж байна. Энэ талаар бас өөрийн хүсэл бодлоо хэлнэ үү? За өнөөдөр олон улсын хүүхдийн утасны өдөр 5 сарын 17. За тэгээ нэгэнт манай Монгол Улсын засгийн газар дэлхийн зэн Mobicom олон улсын байгууллагад хамтраад 6 жилийн өмнө 14 онд тодорхой төслийн хүрээнд хүүхдийн утсыг одоо үүсгэн байгуулж ирсэн хүүхдээ. Гэхдээ зөвхөн 108-нд 14 онд байгуулагдчихсан. Яг хүүхдийн тусламжийн одоо гүйцэтгэх утас бол одоо 1990 онд одоо нөхөр хүч эрүүл мэндийн боловс мэдээлэл зөвлөгөө өгч хэмжээ байгуулагдчихсан хүүхдээ. За тэгээ өнөөдөр утас маань бол мэргэжлийн байгууллагын түвшинд хөгжиж байгаа. Анх 5 жилийн өмнө 108 утсыг байгуулж ирсэн. Одоо
хамтын ажиллагааны гэрээд гар үсч зурхад тиймд хүчинд хүрнэ гэсэн стратеги 5 жилийн стратеги бол яг хүрсэн хэмжээндээ хүрээд зорилгоо хангаад өнгөрсөн жил дахин одоо 2 жилийн хугацаатаагаар санамж гэрээнд гар үсч зурсан. За өнөөдөр ерөнхийдөө 108 утсанд бол одоо нийт хандлтууд сая 300 авсан байгаа аль хэдийн. А тэгээ одоогийн байдлаар бол одоо өдөртөө буюу одоо хоногтоо дунджаар 450-аас 650. За тэгээ сардаа бол 160-аас 180, жилдээ 160-аас 180 мянган доллар хүлээж авах хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл үзүүлэхээс гадна хүчирхийлд өртсөн яалтад хүүхдүүдэд яалтасан зөвлөгөө үзүүлэх хэрэгтэй яалтасан жаалба. А тэгээ төр хамгаалах байрын хүүхдэд үйлчлэг үзүүлж ийм цогц үйлчлэгийг үзүүлж чадж байна. Мэргэжлийн байгууллага гэж би түрүү хэлсэн сөрөнтэй холбогдуулаад 24 ээлжээр одоогийн байдлаар зөвхөн 108 утсанд тэгэхэд 24 одоо 24 мэргэжлийн сэтгэл зүйч нийгэм ажилтан тэр ээлжээр үйлчлэгийг үнэн үзүүлж байгаа. За тэрэн дээр одоо нийт ажилтнынхаа одоо сэтгэл зүйн байдлынхаа сэтгэл зүйч за тэгээд яалтсан жаалбныг жаалч гэсэн бүтэц бүртгэгчээр ажилладаг. За өнөөдрийн хувьд бол бид нэр одоо 108 утасны үйлчлэгээний цаг хүрээг нөлөөллийн ажлыг хэмжүүлэх ойлголт зорилгоор үндсэндээ Улаанбаатар аймгийн дөрвөн дүүргийг дамжсан одоо Монгол хаймар бүлэгтийн одоо 20-од машин бүлэгийн гишүүд залуучуудтай хамтарч 20-од машин юугаар хамтарсан ийм хамтын ажиллагааг нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулад амжилттай явж байна. За энэ хугацаанд бол бид нар бас 108 хэсгийг сурталчлах. За түүн дээр нь одоо хүүхдүүдийн 108 хэсгийн дуу одоо 2 дуу гарчаалаа шүү дээ. 2 дуу бас одоо машины хэмжээнд дууж тавьж. За тэгээд энэ яг одоо төр саатж байгаа нь үндсийн сэтгэл хөдлөлтөн дээр таатж энэ хүүхдүүдэд 108 гэсэн одоо сурчлагын бүхий маскыг гараад хүүхдүүдээ одоо маска зүгээрээ гараа угаагаараа корона юу ковид-19 хамтдаа шүү гэсэн 6 твийн юутай лого хийм өрнөж байгаа. Энэ бол энэ жилийн одоо ажлын онцлог гол онцлог бол бид нар одоо коронавирус эсрэг хүүхдүүдийг хамгаалах тэр хамгааллын үйлчилгээг дээр одоо бас голж явуулж байгаа. За баярлалаа танд. За тэгэхээр одоо хамгийн гол юм энэ хаймар бүлэгийн залуучуудаа бас баярлалаа. Залуучууд маань нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгүй үйл ажиллагааг байнга зохион байгуулж байдаг. Энэ удаа бас бид нартай хамтарч энэ их олон цаг заваан гаргаж олноос одоо өөрсдийнхөө сэтгэл зүрхийг зориулж байгаа бол хамт олонныхоо өмнөөс буюу салбарынхаа өмнөөс одоо дахин баярлалаа гэдгийг. За баярлалаа. За манай зөвлөгч нар бол ерөнхийдөө бүгд маска тараагаад дууссан байна. Хоёр жолооч хэрэгтэй байгаа шүү дээ. Миний хажуус асуу. За. За таны удаад аль машиныг жолоодож өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон бэ? За баярлалаа.